За бүгдээрээ сайн байцгаана уу? Манайхаа сайн байна л гэж байна уу? Ерөнхийдөө гадаад улаахан дотор хүтэн өдрүүд эхэлсэн байгаа шүү дээ, тийм ээ. За гэхдээ бид нар биш дээ, Бурхны ариун сүнснээр амар халууцснаа өнөөдөр. Тэгэх үү? Эзний үгийг ерөнхийдөө сонсох, эзний үгийг ойлгож мэдэх гэдэг бол бидний сүнсэнд асар их гайхалтай хоолыг өгдөг. Тэр хоолыг идчихэд бид нар өсөхгүй бол их сонирхолтой биз дээ, тийм ээ. Хэрвээ өсөхгүй байвал идсэн үгүй юу гэдэг бас асуудал гарч байгаа. Яг нь Библиэлд маш олон удаа ойлгомжтой хэлдэг хүмүүс эзний үгийг сонссон боловч заримдаа чихнийхээ хажуугаар гаргаж яг тэр сурснараа яг тэр одоо хилэгдснээр амьдрахгүй байгаа юм одоо том асуудлууд байгаа гэж. Өнгөрсөн 2-3-7 хоногийн туршид бид нар биш дээ Есүсийг мад тавихыг хүсэж байгаа хэсэг хүмүүсийн тулаар бид нар ярилцсан санаж байна уу? Хэсэг хуулийн багш нар Херодийнхэн, фарисеучуд, садукайчуд гэсэн одоо олон янзны шашны эрх мяндагтангууд гэсэн үг. Ер нь бол нэлээд мундаг одоо Библийг бол ер нь бол сайн мэднэ. Хэрвээ бид танаас санаж байгаа бол нэг хэсэг нь сайн маш мэддэг мөртлөө тэрийг албаар зөрчиж, тийм ээ, албаар зөрчиж өөрийнхөө хүслийг нэг хэсэг хүмүүс биелүүлэх гэж байгаа. Фарисеучдын талаар бид ярьж байна. Санаж байна уу те? Нэг хэсэг хүмүүс нь үнэхээр Библийн үгэн дээр төөрөлдсөн байсан. Тэр нь бол садукайчуд. Амьлал байхгүй, тэнгэр илжгэж байхгүй гэж боддог. Тэднийг Есүс яасан? Бас засаж залруулсан. Библийн үгийг мэднэ гэхдээ буруу мэдчихэж байгаа. Дутуу мэдчихэж байгаа. Яг зөвхөн өөртөө дуртай юмаа л мэдхийг хүсдэг болохоос яг Библийн үгийн зааж байгаа хэсгийг ойлгохыг хичээдэггүй. Өөрт нь таарж байгаа юмаа л зөв гэж боддог. Өөрөөр хэлбэл Библийн үгийг сонголттойгоор, тийм ээ? Сонголттойгоор одоо итгэж гин гэсэн үг. Тэгээ би зүүрлсэн шүү дээ. Өнөө цагийн либералчууд болон прогрессив Christianity гэж ярьдаг. Бас өөрсдөө прогресс хийгээд цаашаа хөгжсөн гэж өөрсдөө ярьдаг. Ийм одоо хэсэг хүмүүсийн тухай ярьж байна. Маш олон гаж өрсгөлүүд энэ чимээд яриг багтаж байгаа. Өнөөдөр их сонирхолтой бидний энэ ярилцах хэсэг тэдгээр хүмүүсийн дунд тэр одоо мад тавих гэж олон янзын асуултуудыг асууж явах үед тэнд зогсож байсан эсрэг талын хүн боловч үндсэндээ магадгүй зүрх сэтгэлдээ бол зөвхт тийм нэгэн хүний тухай өнөөдөр бид нар ярилцсан. Тэр хүний одоо асуудлаар Есүс тэр хүний асуусан асуултанд Есүс хэрхэн яаж хариулсан тухай бид өнөөдөр хараад тэгээд өөрсдөөсөө нэг чухал асуултыг асуух хэрэгтэй байж байгаа. Би яг цаг мөч болгонд яг өдөр бүр яг тохиолдол болгонд эзний үгийн дагуу амьдрахыг үнэхээр сонгож байна уу гэдэг асуудал. Хэрвээ бид нар өмнөх 2-7 хоногийн асуудал дээр ярихад бол нэг хэсэг нь мэдсээр байж яг үгээр амьдрахгүй гэж сонгосон гэсэн явж байна. Мэдсээр байж зөвхөн зарим хэсгийг нь л итгэн гэж бодож амьдрсан нэг хэсэг хүмүүсийн тухай. Өнөөдөр бол яг үгээрээ амьдрахыг хичээж байгаа боловч үндсэндээ тэхийг мэдэхгүй байгаа нэг хүний тухай бас магадгүй дараа нь чадсан байх магадлалтай нэг хүний тухай өнөөдөр бид нар ярилцсан. Тэгэхээр бид нар энд эдгээр хүмүүсийн аль нь вэ гэж. Тэгээ бүгд хамтдаа 12 дугаар бүлгийнхаа Маркын 12 дугаар бүлгийн 28-аас 34 дугаар ишлэлийг хамтдаа уншъя. 28-аас 34. Хуулийн багш нарын нэг ирж тэдний маргалдахыг сонсоод Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж түүнээс ямар тушаал бүхний ихэнд байх вэ гэж асуулаа. Есүс эхнийх нь сонс Израиля. Бидний бурхан эзэн бол ганц эзэн мөн. Чи бурхан эзнэрээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрл гэсэн юм. Чи хөршөө өөрийн адил хайрл гэсэн хоёр дахь нь юм. Эдгээрээс агуу өөр тушаал байхгүй гэлээ. Хуулийн багш түнд тийм ээ багшаа. Та бол ганц бөгөөд түүнээс өөр байхгүй гэж та үнээр айлтлаа.
Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаж хөршөө өөрийн найдал хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд нядлах тахилаас ч илүү чухал гэв. Түүний ухаалаг хариулахыг Есүс хараад түүнд чи Бурхны хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хинч дахиж түүнээс юм асууж зөрхөлсөнгүй. Амен. За энэ төгсгөлийн энэ хэсэг дээрээс юу яа? Эхлэе гэх юм уу? Бурхны хаанчлалаас чи холгүй байна гэж Есүс хэлсэн байна. Тэр хүнд. Бурхны хаанчлалд байна гэдэг чи яг юу гэсэн үг юм бэ? Гэдэг чинь Бурхантай хамт байна гэсэн үг. Бурхны хүн болсон байна гэсэн үг та. Бурхны хаанчлалыг өвлөгч, эзэмшигч болцсон гэсэн үг. Хуучин гэрээний ёсоор бол хуулийг бүрэн биелүүлэгч нь л зөвхөн хаанчлалыг эзэмшигч байх ёстой. Есүс энэ тэр хүүхдэд юу гэж хэлж гэнэ үү? Энэ хуульчид, хуулийн багш гэдэг чинь өнөөдрийнхоор бол бүр докторийн PhD цол хамгаалцсан хуучин гэрээнийхээ одоо тэр югаараа бол теологийн өндөр мэдлэгтэй хүний тухай ярьж байгаа. Тийм одоо залуу энд Есүстэй ярьж байгаа. Есүстэй маргалдахыг хүсээгүй. Харин үннийг олохыг хичээж байгаа тэр залуу. Тэгсэн чинь Есүс мань хүнд юу гэж хэлсэн гэхээр чи хаанчлалаас холгүй байна гэж хэлсэн. Хаанчлал дотор орсон гээгүй холгүй байна гэж хэлсэн. Тэр хавийн хүмүүс бүгдээрээ дахиад юм асуухаас айж гэлсэн. Ягаад? Яг би тэгвэл бас хаанчлалд ороогүй гэж хэлүүлэх вэ? Би бас өнөөдөр Христэд итгэж биш гэж харагдах вэ? Би бас нэрэ хаанчлалын хүн биш юм биш үү гэсэн ийм одоо айдаст хүмүүс автаж эхэлсэн. Нэг талаар Есүс тэднэрт бол үнэхээр маш шоконд орохоор ийм одоо хариулт өгч байгаа. Тухайн залуу бол үнэхээр мундаг хариулсан. Үнэхээр мундаг бодож ирсэн. Үнэхээр чин сэтгэлээсээ магадгүй Есүстэй ярилцж ирсэн. Маргалдах гэж биш. Гэтэл Есүсийн хариулт болохоор чи бол жоохон ойрхон байна. Хаанчлалд орохоор байна. Орох гэдэг шиг байна. Ягаад гэвэл мань хүний хариулт юу гэж байгаа гэхээр шатаалт тахил болон нядлах тахил гэж. Хуучин гэрээний энэ одоо тийм ээ өргөлийн тахилын юм ёсон байсан. Яагаад тийм ёсон үүссэн гэдгийг та нар санаж яах хуучин гэрээнс харах юм бол Израилийн ард түмэн Бурхны ард түмэн байхын тулд түүнд шатаалт тахил өргөж эвлэрүүллийг байнга жил болгон хийх ёстой байсан. Дээрээс нь ундаан өргөлүүд, янз бүрийн өөр жижиг сажиг өргөлүүдийг өгч өөрийнхөө талархал болон бас өөрсдийнхөө одоо Бурхны өмнө одоо бурууга хүлээн зөвшөөрсөн ийм зүйлийг илэрхийлдэг байсан. Үйлдэлээр илэрхийлдэг байсан. Дахлаар илэрхийлдэг байсан. Яагаад тахил гэж? Яагаад гэвэл тэдгээр мал адгуусвал тэр хүмүүсийн ам амжиргаа байсан. Тэр хүмүүсийн идэх хоол нь байсан. Тэр хүмүүсийн яг өдөр тутмынх нь амьдрал байсан. Тэрийг өгж гин гэсэн үг Бурханд. Яагаад гэвэл тэд нар тийм зүрх сэтгэлээр Бурхны өмнө ариун байхыг, цэвэр байхыг, зөв байхыг хичээж гин гэдгийг харуулж байгаа. Ер нь бол өнөөдөр бидний малчтыг сайн мэдэн шүү дээ, тийм ээ. Бид нар нэг үхэр тоглолно. За тэр маань ингээл за нэг 3 жил за манайхч бүр 4 жил 5 жил болгоод нядлна. Тэрний дундуур хэрвээ бид нар одоо зуданд ч юм уу тэрийг алдах юм бол бүхэл бүтэн нэг өвлийнхөө эзшний хэсгийг алга болгочих чинь гэсэн үг. Алдчих чинь гэсэн үг. Израилийн ард түмэн яг Бурхны хуулийн дагуу Бурхан дээр ирж өөрийгөө яг үнэхээр тийм чин сэтгэлээсээ түүнд ариун түүний хүмүүс байхыг хүсэж байгаагаа илэрхийлэхийн тулд тийхүү хуулиар дахил өргөх ёстой байсан. Тэгсэн чинь энэ залуу юу гэж хэлж байгааг гэхээр тэрнээс ч илүү юм байгаа. Тэрнээс ч илүү юм бол таны саяхан хэлсэн бүх зүрх сэтгэл сүнс бодлоороо тийм ээ оюун Бурхнаа хайрл хуршаа хайрл. Энэ нь бол үнэхээр тэр дахлуудаас ч илүү юм гэж тэр одоо залуу өөрөө тодорхойлж хэлж байгаа. Үндсэндээ хуулийн багш уг нь хуулиар ярих ёстой байтал тэр залуугийн зүрх сэтгэл дотор үннийг олъё гэсэн мэдээ гэсэн Есүсийн одоо тэр үгийг сургаалыг яг таны гэсэн тийм чин сэтгэл байсан. Бурхны хүн байх хичээлд нь хэвээрээ байсан. Харин Есүс түүнд тийм ээ чи бол их ойрхон байна л гэж хэлсэн. Орчоогүй гэж.
Энэс болоод тэр авийн бүх хүмүүс Есүсээс өөр юм асуухах, эсвэл Есүсийг мад тавьчих юмсан, эсвэл Есүстэй маргалдъя ч гэдэг юм уу те. Тийм одоо сэтгэлээсээ одоо ухарсан. За Есүс яг тэр залууд яг юуг ойлгуулсан бэ гэдэг энэ асуулт байна. Өнөөдөр бидний магадгүй ойлгоогүй олон зүйл байж болох юм дотор. Яг юуг ойлгуулсан бэ гэхээр хууль, хуучин гэрээний хууль, хуулийн багш нар аюул сан мэдээсэн тухайн үед 613 хууль хуучин гэрээнээс одоо тухайн үеийн одоо юдэчүүд бүгдийг ингэж олоод 1-р, 2-р гэж жагсаага бичсэн байсан. 613 хууль. Нөгөө 10 тушаал биш үү? Тэрнээс нэмээд шүү дээ. Тэрэн дээр нэмээд 613. Тэдний 248 сайн хууль. Ингэж болно тэгээрээ гэсэн хууль. Эцэг ихээ хүндэлж гэдэг юм. 348 хууль нь болохоор болохгүй, ингэж болохгүй, тэгж болохгүй, тийм болохгүй, ингэж болохгүй гэсэн хуулиуд байсан. Тэгээ яг тэр 600 хэдэн хуулийг хүмүүс өдөр болгон өөрхөн амьдрал болгонд хэрэгжүүлнэ гэдэг бол хэцүү гэдгийг магадгүй тэр залуу өөрөө хуулийн багшийн хувьд амьдралаараа мэдчихсэн. Барахгүй юм байна. Угаасаа. Тархлын хууль гэж байна, ариун байдлын хууль гэж байна, ёс зүйн хууль гэж байна, хөрштэйгээ харилцах харилцааны нийгмийн хууль гэж байна, эрүүгийн хууль гэж байна. Маш олон хуулиуд. Тэгэд тэр залуу магадгүй асуусан. За тэгвэл базаад энийг нэг хэлээд өгөөч. Энэ хуулиудыг. Хамгийн анх нь юу юм бэ гэж. Өнөөдөр хэрэг Христ итгэж хүмүүс биднээс асууя л да. Пастраа. Ер нь итгэж байна гэдэг чинь юу гэсэн юм? Та базаад хэлээд өгөөч. Нэг өгүүлбэрээр хэлээд өгөөч. Яг юу гэсэн үг юм гэж. Тийм ээ. Амар хэцүү тийм ээ хариулахад. Хэцүү. Гэхдээ Есүсийн энэ хариулт маш сонирхолтой замаар тийм ээ. Одоо тухайн хуулийн багш нар болон өнөөдөр биднэрт үнэхээр Есүсийн тэр одоо Христ итгэлийн амьдралын хамгийн чухал нь юу вэ гэдгийг яг энэчнээс бид өнөөдөр харж болно. Пасторууд яг энэ үгээр хариулж болно гэж би бодож байна. Бурхан эзний хайр л тэгэд хөршөө хайр л. Гэхдээ яг энэ юу гэсэн үг? Тухайн үеийн тэр хуулийн багшийн хувьд тийм ээ. Үнэхээр тэр яг юу гэсэн үг юм бэ? Хэрэв бид нар одоо эхнийх нь сонс Израиля гэд Есүс хэлсэн. Энийг хэрвээ бид нар харах юм бол энэ бол тушаал. Бурхны тушаал. Дэд хууль номон дээр байгаа. За би дэд хууль номон дээр яг тэр хэсгийг нь уншъя. Тэр хэсэг дээр хэрвээ анзаарах юм бол ерөөсө Бурхан яагаад тэр дэд хуулийн тэр хэсгийг өгсөн юм бэ гэдгийг бид нэр эхлээд мэдрэх хэрэгтэй. Мэдрэх. Израилийн ард түмэн Мөсегээр одоо хууль аваад тэгээд цөлд 40 жил амьдарч байгаа. 40 жил амьдрах хугацаанд тэнцээ маш олон янзын хуулиудыг одоо авсан байж байгаа. Тэгвэл Мөсе одоо энэ дэд хууль номон дээр 6 дугаар бүлэг дээр ерөөсөө Израилийн ард түмэн нөгөө Йордан голыг гатлаад хаашаа явдаг вүлээ? Ханаан нутг руу орохын өмнөхөн тэднэрт сануулж байгаа байхгүй израильчуудад. Тэгэд энэ хэсгийг израильчууд маш сайн одоо санах хэрэгтэй. Тэгэд сонс 6 дугаар бүлгийн дэд хуулийн 6 дугаар бүлгийн 4-өөс 4-р ишлэл дээрээс хэлж байгаа. Сонс Израиля гэж. Сонс гэдэг нэртэй ийм одоо чухал тунхаг болж үлдсэн байгаа Израилийн ард түмэнд. Тэрийгэ өөртөө Шима гэж нэрлэдэг. Иврэ хэлээр сонс гэж байгаа нь Шима гэж хэлнэ. Тийм учраас хүмүүс юдэчүүдийн жүүдүүдийн Шима гэдэг юм бол яг энэ хоёр ишлэлийг л хэлдэг. Яг юу гэж хэлж яана вэ чи? Сонс Израиля. Эзэн бол бидний бурхан бөгөөд ганц эзэн. Чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрл. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж хөвгүүдээ үүгээр хурслан гэртээ сууж байхтааж, замд явж байхтааж, хэвтэж байхтааж, өндийн босготоож түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уйж хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга. Мөн түүнийг гэрийнхэн хатвчан дээр хаалган дээр бич. Энд сонс гэдгийг бич гэж штэ тийм ээ бич. Эзэн бурхан чинь чамд өгөхөөр чиний эцэг өвгөд Авраам, Исаак, Яаков тунхагласан тэр газарт чамайг аваачиж өөрсдийн чинь барьж
босгоогүй том сайхан хотууд, чинийг дүүргээгүй сайн сайхан юмсаар дүүрэн гэрүүд, чиний ухаагүй усан сан, чиний тарж ургуулаагүй усан үзмийн цэцэрлэг, чи дуун жимсний моддыг чамд өгч чамайг цадтал идүүлэх үед чи өөрийгөө хичээ. Чамайг боолчлын гэрээс Египтийн газар нутгаас авчирсан эзэн нэг чи мартуу зай. Чи бурхан эзнээсээ имэн зөвхөн түүнд үйлчилж түүний нэрээр тангаргал. Та нар бусад бурхтыг буюу эргэн тойрныхоо ард түмний бурхтаас алиг нь ч буудаг. Та нарын дунд байгаа эзэн бурхан чинь хартай бурхан учир эзэн бурхан чинь та нарт уурлан хилэгнэж газрын хөрснөөс та нарыг арчин зайлуулуу зай. За иймэрхүү зүйлсэн. За ингээд 25 дахь шилэг дуустал ингээд хэлж байгаа. Энэ Шима буюу Израилийн ард түмэнд одоо анхан тэгж хэлэгдсэн энэ одоо зүйлийг Есүс юу гэж хэлж яах вэ гэхээр нэгдүгürt энэ байна гэж хэлж байгаа. Тухайн үеийн одоо маш агуу тушаал Израильчууд өнөөдөр хүртэл юудаг хүн өнөөдрийг хүртэл үхлийнхэн орон дээр гівтж явахдаа энийг хэлдэг. Шима Израиль хайрл гэдэг. Бидний хувьд бол Тэнгэрс байгаа бидний эцэг минь. Таны нэр ариунаар дурсагдаг гэж байгаа шиг Израильчууд өнөөдөр ч гэсэн ингэж хэлдэг. Яг энийг хэлдэг үү гэхээр яг энд бичигдснээр нэг зүйлийг мартуузаа гэж хэлж байна. Өөр нэг зүйлийг өөрийгөө хичээ гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл Бурхан эзэн та нарт өгсөн энэ бялхам сайхан зүйлийг өвөр дээр чин асгасан энэ зүйлсийг та нар өөрсдөө олоод авцсан гэж тэнэгдэхгүй гэж буруу сэтгэхгүй гэж та нар өөрсдийгөө монцойлгоод өөрийнх нь замаар явахгүй. Тэгэхгүй тул та нар хичээ. Юу хичээх юм гэвэл өдөр болгон баруун тишээ, зүүн тишээ унтсан ч, хөвцсөн ч, боссон ч, явсан ч үүнийг заа гэж хэлсэн. Юуг заах юм? Бурхан эзнээ бүх зүрхээрээ, бүх сүнсээрээ, бүх сэтгэлээрээ, бүх хүч чадлаараа хайрлаа гэж. Гэтэл бид нар нэг зүйлийг сайн мэднэ. Хайрыг бид нар хүчээр хүнд тулгадаггүй. Чи одоо намайг хайрл. Яг гэвэл би чамд хайртууч чи одоо намайг хайрл гэж хэлэхгүй үстэй. Хэрвээ дэх юм бол эмэгтэй ч шууд зугатаа тэр үнээс. Тийм үстэй. Яагаад Бурхан энэ хайрлах гэдэг үгийг тушаал болгосон бэ? Сонин богоц. Хайрлах гэдэг чинь уг нь тушаал байж болохгүй шүү дээ. Хэрвээ бид нэр харах юм бол энэ чи Бурхан юу яг хэлж байгаа нөхлөө яг гоо сүнсээр хайрлна гэж юу гэсэн үг юм, сэтгэлээр хайрлна гэсэн юу гэсэн үг, оюун санаагаар хайрлна гэсэн үг юм гэл хүмүүс ингэ ярьж болно л доо. Гэхдээ ерөөсөө гол хэлэх гэж байгаа санаа нь бүх байгаагаараа хайрл гэсэн үг. Бүх байгаагаараа эзнэг Бурханыг хинбэ гэдгийг нь мэд тэрийг дандаа санаж бай гэсэн утгатай хайрл гэж байгаа. Нэг багш нэг оюутнаас асууж л да. Өө чи чин хүнтэй сүү тавьсан юм уу гэлдэг чи тэгсэн штэ гэл. Хинтэй вэ гэлдэгсэн чи манай ангийн доржоо гэлдэг чи. Тэгэхээр нь багш нь асууж л яагаад доржоо гэж. Гү яах вэ доржоо үед хоёр чи бие хайр сэтгэлтэй учраас. Чи тэгтээ яг хайр юунд нь хайрлсан юм? Багш нь асууж гэсэн чи ухаантай. Тэгэхээр гү тэр хажууд нь сууж байгаа сөрөн бас л ухаантай шүү дээ. Яагаад заавал доржоо гэж. Сөрөн илүү магадгүй илүү оноо авдаг тийм ээ илүү удаа хичээлдээсэ. Гү бас тэгвэл хөргөн царайтай айлтдаг чи. Гүн сүрэн бас хөргөн царайтай. Адилхан ингээд хүн өөр өөрөөр л хөргөн царайтай шүү. Чи тийм л дээ заа гэж гараа яг юу юм болоо. За мань хүн айгүй тийм сайхан сэтгэлтэй. Манай сүрэн бүх сайхан илүү бас сайхан сэтгэл байгаа. Гэлдэг чи. Чи дорж яана өө мэдээч хэрэг. Тийм ээ. Сүрэн бол надаас илүү сайхан сэтгэлтэй гэж. Нөгөө эмхтэй чи. Заавал тэгвэл гоо яах вэ? Яагаад хайрдаг? Би угсаал
Доржид хайртай авахгүй юу? Гэл тэгжилтэй нөгөөд нь инхэ гэдэг хүн байжээ. Явж сүүлдээ бүх янзын тэр нөгөө характеристик гэж ярьж байгаа шүү дээ. Мөн чанарууд явж сүүлдээ тэр хүний нэрэн дээр л ирж байгаа. Яагаад? Бид нар юу ч дурдсан тэрнээс илүү сайхан хүн байгаа. Тэрнээс болж суугаагүй гэдэг нь мэдээч ойлгомжтой. Ямар нэгэн зүйлээс нь хин нэг хүн илүү л байж таараа. Тийм биз дээ. Бидний амьдрал тохиолдсон хүмүүс өнтөрөөс. Яагаад гэвэл бурхан учраас. Яагаад хайрлах ёстой? Яг л бурхан учраас. Бурхан ертөнцийг бүтээгээд өөрийнхөө цорын ганц хүүг илгээсэн учраас хайрлах гэж. Бурхан эзнээ яагаад Израильчууд хайрлах ёстой юм? Энд ч маш олон зүйлийг хэлсэн байна. Египтээс гаргасан, за энэ ард түмнийг өөрийн ард түмэн болгосон, за тэгээд бэлхэм сайхан гайхалтай амьдралыг өгсөн, өөрсдийнх нь бүтээгээгүй олон зүйлийг өвөр дээр нь асгаж өгсөн. Энэ бүх зүйлийнх нь төлөө мартаж болохгүй гэдэг энэ чухал зүйлийг хэлэхдээ хайрал гэж хэлж байгаа. Хайрал гэж ингэж тушаал болгож хэлгэснээр нэг талаар энэ нь хайрлах, бурхныг хайрлах гэж зөвхөн эмоцийн асуудал биш юм а гэдэг хэлж байгаа. Сэтгэл зүйн асуудал зөвхөн биш. Энэ бол ойлголтын, энэ бол сонголтын мэдж одоо бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийн л асуудлыг хэлж байгаа. Яагаад бид нар бурхныг хайрлах ёстой юм? Христ итгэж хүмүүс. Яг л бурхан учраас. Энэ ертөнцийг бүтээсэн учраас. Биднийг бүтээсэн учраас, биднийг өрөөсөн учраас. Зүгээр л өнөөдөр ингээд бурхан намайг явж ирсэн чинь гоё талах өгсөн учраас та биш. Тэр бол нэг хэсгийнх нь маш олон хэсгийнх нь нэг нь мэдээж магадгүй. Тийм ээ? Гэхдээ бидний эмоцоос болоод заримдаа бид нар бурхныг хайрлахгүй байх юм зүйл байхгүй гэсэн үг. Тийм учраас Израилийн ард түмэнд бурхан юуг сануулсан гэхээр та нар хэн байсныгаа яагаад бурхан эзэнд эзний хүмүүс болсныгаа санах ёстой. Байнга гэж хэлж байгаа. Тэгэхгүй л та нар тийм учраас хичээх өөрийгөө хичээнэ гэж байгаа нь үйлсээр аврагдах тухай ерөөсөө яриаггүй. Өөрөө бурхнаас холдоод явчихгүй гэдгээс болгоомжл гэсэн утгатай. Бурхан биднэрт дэндүү хайртай учраас биднэрт заримдаа чөлөөт сонголтыг өгсөн байдаг. Магадгүй та нар өнгөрсөн 5 дахь өдрийн ярилцлагыг сонссон уу? Чөлөөт сонголтын тухай би ярьсан. Хизээч бурхан биднийг хүчээр өөрийгөө хайрлуулахгүй. Хүчээр бидний гарыг өмшгаад бидний толгоон дээрээс алах малахаар зогчоод өөрийгөө үгэндээ оруулна гэхгүй. Чөлөөтгөр өөрийг нь хайрлах хүмүүсийг бурхан хайж байгаа. Сүнсээр болон юугаар вүлээ? Эзнийг магтагчийг хайж яана гэж. Тэм учраас Есүс тэнцээ хамгийн чухал нь бол энийг хэлж байгаа шимаг хэлж байна гэж. Сонс Израиля. Энд бол цорын ганц бурхан байна. Өөр тийш хазахгүй. Ганц бурхан байгаа шүү. Тэгээд тэр бурханаа бид нар бүх зүйлээрээ хайрлах ёстой шүү гэж. Энэ нь бол зүгээр нэг тушаал мөртлөө нөгөө талаар бодит фактанд амьдрах гэсэн утгатай. Өөрсдөө биш бурханд найдаж амьдрах тухай ярьж байгаа. Өөрсдийнхөө зохиосон хуулиндаа биш. Өөрсдийнхөө гаргаж ирсэн тэр дүрмэн дээр биш. Харин бурхан эзэнтэй бүх зүйлээ бурхан эзэн рүүхээ бүгдээрээ харж амьдрах ёстой гэсэн. Хоёрдугаарх нь Есүс энэ хэлсэн. Чи хөршөө өөрийн адил хайрл. Хөршөө хайрл гэдэг тэгэхээр бид нар яг өөрөөрөө одоо ингээл хажуу сууж байгаа хүнээ, хажуудлынхаа айлын хүмүүсийг, эргэн тойрныхаа найз нөхдүүдийг надад харлсан хүн болгоноо би хайрлах ёстой гэсэн юм байдлаар ерөнхийдөө ойлгож байгаа. Гэхдээ хэрэв бид хуучин гэрээний дэд хууль номны яг тэр хэсгийг хэрвээ бид нар харах юм бол энэ бол ёс зүйн хууль байгаа. Ёс суртахууны хууль. Бурхныг хайрлах тухай ярихлаа бид нар бол ёс суртахууны хуулийн тухай ярих. Би өөрөөр мундаг хүн учраас би Бурхныг хайрлаж байгаа. Би амар ариун учраас би Бурхныг хайрлаж байгаа гэдэг юм байхгүй.
Харин хөршөө хайрлах тухай болоод ирэнгүүт энэ ч ёс зүйн хууль дээр хурж ирж байгаа. Хэрвээ Леви номын 19:10 за 7-оос би уншиж танаа сонсоорой. За бүр 13-аас нэхлээд уншиж та нар яг энэ дээр юу гарч ирнэгийг хараарай. Хөршөө бүү мүлж, бүү дээрэнд, хөлсний хүний цалин хөс өглөө болтол бүхэл шинжэнгөө чамд үлдэх ёсгүй. Чи дүлийн хүнийг бүү хараа. Сохор хүнийг урд бүдрүүлэх зүйл бүү тавь. Харин бурхнаасаа имээ. Би эзэн. Шүүхтэр шудраг усаар бүү үйлд, ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долгоно. Харин хөршөө зөвөр шүү. Ард олныхаа дунд хов зөөж бүү яв. Хөршинхэн ам цусны эсрэг бүү зогс. Би эзэн. Ах дүүсээ зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмэл тэгвэл чи өөрөө гим нүгэлд үүрэхгүй. Гим нүгэл үүрэхгүй. Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно. Альва зөвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрл. Би эзэн. Юуны тухай? Өөрөө зоригтойгоор хин нэгнийг одоо бүү хохироо гэсэн утгатай. Тийм багаз? Ёс зүйн хууль. Хин нэгэн хүнийг зоригтойгоор битгий хонзогно, алив хүнд битгий долгоно. Харин зөвөр, шудраг, шулуухнаар зэмэл. Тэхийн бол чи өөрөө гим нүгэл үүрэхгүй болно. Чи битгий ард олныхоо хөвгүүдийн эсрэг хонзогно, битгий зөвүүцлийг хадгал. Энэ зүгээр нэг сэтгэлийн зүгээр нэг одоо сайхан санааны юм гэхээс илүү цаагуур үйлдэлийн асуудал болж байна. Тийм багаз? Ингэж хийхгүй байх тухай ярьж байна. Энд чи Есүс 2 дугаар хамгийн одоо чухал зүйл болохоор яг Бурхныг хайрладаг шигэ бусдыг гэж хэлэхээс өмнө юу гэсэн та нар өөрийгөө хайрладаг шиг бусдыг хайрлал гэдэг тухай Есүс ярьж байгаа. Ер нь бол бид нар өөрийгөө хайрладаг шээ өвсөө дэвэл хоол иддэг, ядраа дэвэл унтдаг. Тэр шиг бас өөр хүмүүст сайхан ханд гэсэн утгатай. Энэ бол тушаал гэж Есүс хэлж байгаа. Тэр Христэд итгэж хүмүүс Христ итгэлийн амьдралыг базаад хэлгэвэл юу гэж хэлэх вэ? Бурхнаа даг, Бурхан дотроо бай. Байнга Бурхан дээрээ амьдр. Байнга түүнийг сана. Байнга түүний хэлсэн сургаалыг бодоод яг нөхцөл байдал дээр ирэхлээр яг үйлдэх. Тэрнээс зүгээр бодож болохгүй. Зарим хүмүүс хайрын тухай амар хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ яг өөрөө хайрлуулах хүч байж чаддаггүй. Тийм биз дээ. Хүн намайг л хайрлах ёстой гэдэг болохоос биш. Өөрөө хайрыг хүлээж авах хүч байх. Үгүй юу гэдгээ ерөөсө боддоггүй. Бас бусдыг хайрлах тухай байна. Боддоггүй. Тийм учраас тэгж хэлж байгаа та нар Бурхан эзнээ хайрл. Хөршөө хайрл гэж байгаа нь зүгээр л сэтгэл зүйн, зүгээр л ойлголтын, зүгээр л тийм байх ёстой юм а гэсэн хуулийн тухай Есүс энэ чи яриаггүй. Тийм ч учраас тэр хуулийн багшийн хэлсэн хариулт Есүст бол үнэхээр мундаг хариулт байсан. Ухаалаг хариулт байсан. Одоо ганцхан үйлдэл хэрэгтэй тэр хүн. Одоо ганцхан яг тэрийг мэдсэн одоо тахил гэж зүйлийг үйлдэж өгж Бурханд зориулдаг байсны хооронд одоо Бурхныг хайрлах, хөршөө хайрлах гэдэгтээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Машин бариа явж хахад хүн болгон чөтгөр болдог гэж ярьдаг шүү дээ. Хүн урдуур анган бол чи юм уу стаа. Зарим нэг л урдуур дахиж орж ирээ алстаа нар албаар. Уучлаарай гэдэг ингэж хэлэх ерөөсөө сэтгэл орж ирэхгүй те. Энийг л хэлж байгаа. Хөршөө хайрл. Бурхан эзнээ сан. Ер нь бол та нар сан гэсэн утгаар тэр шимаг хэлж байгаа байхгүй. Израилийн ард түмэн өөрсдөө замаасаа хазаахгүй, өөрсдийгөө лаг мундаг болгоцсон гэж бодохгүй. Өөрөө энэ бүхнийг бүтээсэн гэж бардамнахгүй. Бурхан эзэн ганц гэдгийг мэдгүй өөр юмыг бурхан болгоод явахгүй гэсэн үүднээс Израилийн ард түмэнд шимаг өгсөн. Яг адилхан өнөөдөр бид нарт Есүс хамгийн ихний хууль бол та нар Бурхан эзнээ хайрлах. Энэ хайрлах гэдэг энэ үгэн дотор зөвхөн сэтгэл зүйн зүйл багтаагүй байна. Тийм багаз? Дээрэс нь
хөршөө хайрл гэж ингэж хэлж байгаагаар яг үйлдэлээрээ хүмүүст сайныг үйлдэх ёстой тухай ярьж байгаа. Бас өс санах, хонзогнох гэдэг чинь өөрөө сэтгэл зүйн асуудал. Сэтгэлийн асуудал. Битгийдэг гэж хэлж байна. Энэ бол хэцүү. Харин ч Есүс энэ олон хуйлуудыг багасгаснараа маш том шаардлагыг нэг талаар Христ итгэгч хүмүүс бидний өмнө хэлж байна. Хоёрхан юм байна. Нэгдүгээр Бурхны хайр дээшээ, хоёрдугаар хажуу тийшээ хөндлөн бусдыг хөршөө гэж байгаа нь зөвхөн хажуу талын айлын тухай яриаггүй шүү. Хөршөө гэж байгаа нь бүх эргэн тойрныхоо хүмүүсийг, бусад хүмүүсийг хайрлаг өөрөө яаж өөрийгөө хайрладаг шиг хайрлах гэж хэлж байгаа. Энэ бол хэцүү. Христэд итгэгч хүмүүс тийм ч учраас бид нар дандаа сүнслэг тулаанд амьдардаг. Мойрын сүнс бол биднийг амар муухай замаар нураахгүй, харахад гоё юм шиг байгаа замаар нураана. Харахад гоё юм шиг юмар биднийг уруудтана. Тийм учраас шимаа болон хөршөө хайрлах гэдэг энэ хоёр зүйл бол Христэд итгэж хүмүүсийн байнга бодох зүйл. Тийм учраас Мартин Лютер юу гэж хэлсэн? Та нар өдөр болгон эзний заасан гуйлтыг залбир. Энэ зүгээр нэг шашинлаг тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаад одог ийм юм хэлэх гээгүй. Яагаад тэгэхээр тэгснээр бид нар юуг санах вэ? Би хинбэ гэдгээ санана. Бурхан хинбэ гэдгээ санана. Гэсэн үг. Мартин Лютер бүр цааш нь хэлэхдээ бид нар залбирч чадахгүй байх үе байгаа. Тэр үед цээжилсэн энүүгээрээ залбир гэж хэлсэн. Залбирч чадхааргүй хүнд нөхцөлд орсон байх нөхцөлд ч гэсэн бид нар тэнгэрт байгаа бидний эцэг минь гэж залбирх юм бол биднэрт Бурхан сануулах болно. Өөрийгөө гудамжинд явж исэн ч, ажил дээр байсан ч, хэнийг үнтэй харилцаж исэн ч, яаж исэн ч. Тийм ээ. Тийм учраас Есүс тэр залууд чи яг одоо ойрхон ирчлээ хаанчлалдаг гэсэн. Бид нар л өөрсдөө хаанчлалыг хүмүүс гэж бодож байгаа. Гэж бид нар итгэж байгаа. Бас тийм гэдгийг Библи хэлдэг. Христэд итгэсэн хүмүүс хаанчлалын хүмүүс болсон. Харин одоо хаанчлалын хүмүүс энэ залуугийн хажууд ямар байх ёстой? Тахлаас илүү, өөрөөр хэлбэл магадгүй бид нар өөрсдийнхөө өргөлөөс илүүгээр бид нар өргөл өргөж байгаа чинь бид нар бас өөрсдийнхөө чухал зүйлийг бас эзэнд өргөж байгаа гэсэн үг тийм ээ. Тэрнээсээ илүүгээр бас бид нар өөрсдийнхөө өдөр тутмын амьдралд Бурхан эзнээ бас бусдыг хайрл гэж хэлсэн. Амен. За тэгээ бүгд хамтдаа залбирцгаая эзний өмнө ирээд. Тэнгэрлэг Бурхан их эзэн минь бид нар үнэхээр бас таны хайрыг харуулж чадж байгаа хүмүүс мөн үү гэж бид нар бас асуухыг хүсэж байна. Тэг үнэхээр чадахгүй байгаа бол та биднийг өдөр болгон тэр сүнслэг тэмцэл дотор өсгөж, өрөөж өгөөч. Та Израилийн ард түмэнд шимааг өгсөн шиг тэднийг тэрүүгээр дамжуулан өсөхийг хүссэн шиг та бид нар бас өнөөдөр биднэрт бас яаж залбирахыг зааж өгсөн. Хөршөө хэрхэн яаж хайрлж, яаж таны дотор ариун сүнсээр хүчрхэг болох тухай та зааж өгсөн. Бид нар өдөр болгон тийхүү амьдрахад туслаач. Их эзэм нь бид нар таны дотор яг ёроолтой таны ард түмэн байхад та туслаарай. Эзэн Есүс таны нэрээр гун залбирлаа. Амен.